Сайн байцгаана уу? Намайг Хулан гэдэг. Би өнөөдөр та бүхэнтэй сүүлд уншсан номнуудаас хамгийн таалагдсан, сэтгэл төрүүлсэн 3 номоо хуваалцахаар бэлдсэн байгаа. Энэ 3 маань гурлаа Монгол зохиолчийн. Тэгээд сүүлийн үед Монгол зохиолчтой илүү их уншиж байгаа. Тэгээд тэр дундаас шин залуу зохиолчдыг бас илүү сонирхож уншиж байгаа. Өмнө нь яагаад ч юм бэ ингээд жоохон байхдаа үгүй би дандаа юм алдартай гадны гой зохиолчдыг л уншина гэж айгүйх боддог гэсэн. Одоо бол эсрэгээр ингээд монголчууд маань юу бичиж байна? Ялангуяа тэр дундаа одоо миний насны, надаас доош насны зохиолчид юу бичиж байна, ямар бүтээл тойрвол хийж байна гэдгийг нь илүү их сонирхох дуртай болсон. Энэ бол Бацуурын Баясгалангийн Догшин тэнгис гэдэг ном. Ковидоос өмнө штэ нэг юм жижигхэн эдгэрэл гэд шүлгийн төвөрнөөс аахгүй тэрийг уншаад ямар гоё юм эмзэг нандан гоё бичдэм бэ гэж бодож исэн. Хүмүүсийн айгуу сонирхдаг ингээл ухч төнхдөг сэдв чинь тэгэл өөрийгөө хайх. Би хин юм бэ? Би энэ орчлонд юу хийх гэж ирсэн юм бэ? Монгол хүн гэж хин юм бэ гэлдэгдэг шээ. Тэгээ ер нь энэ identity-гийн тухай ном гэх юм уу да. Гадаадд сурж байгаа оюутан охин тэгээ насан ч гэсэн залуу ингээл яг амьдралд учраа олох гол өөрийнхөө зам жимийг олох гол явж байгаа хүн өөрийгөө бас монгол хүнээ эх орноо амьдралынхаа зорилгыг ер нь ирээдүйн хүсэл сонирхлоо одоо хайж илэрхийлж олж байгаа гэх юм уу да. Ямар ч чинь зохиолын туршид ингээд миний ч гэсэн уурыг хүргээд идэг юм ингээд эргэн тойрных нь бүх хүмүүс би Монголоос ирсэн гэхээр Анголоос уу? Чи Ангол хүн юм уу гэдэг. Тэгэхээр тэр болгон давтаг толгонд ингээд гол дүр маань ингээд юм identity crisis орж байгаа байхгүй би чи нэрээ монгол хүн биш би чи ангол хүн билүү ч гэж бодох шиг те. Уншигч бас тэрэнд нь хамт хөтлөгдөөд яг нэрэл монгол хүн гэдгээ бид нар яаж одоо бусдад бас таниулах юм бэ одоо чи монгол юм уу ангол юм уу гэхээр би яаж монгол гэдгээ батлах юм бэ ч гэдэг юм уу. Зохиолын юм шилжилтүүд нь надад их таалагдсан. Ингээд яг үйл явдал байжгаад тэр нь бодол руу болж байгаа. Нэг үйл явдлаас нөгөө рүү дурсамжаас ирээдүг рүү шилжиж байгаа юм сцен солигдолтууд нь яг ингээд кино үзэж байгаа юм шиг харагддаг. Ингээд шууд нүдэнд харагддаг. Тийм гоё шилжилтүүдтэй айгу. Нэг сүртэй биш ч гэсэн айгу смут шилжилтүүдтэй гэх юм да. Тэгээ сүүлд Догшин тэнгис бол үнэхээр таалагдсан. Дахин уншина. Ийм гоё сэтгэл төрүүлсэн. Югмэр ч юм дээ, тийм ээ. За. Цагаан тэмээтэй намаа буцааж хийгээд дараагийнх нь болохоор дөнгөж сайхан арай гэж уншиж дууссан. Гэхдээ хамгийн нэмхэн мөртлөө би унших гэж маш их цагийг зарцуулсан. Энэ бол Чинагийн галсан Аянгат цагийн тууж. Гэхдээ би кириллээс биш давхар монгол бичгийн хувилбараар нь уншсан байхгүй юу. Тэгээд би саяхан яг 10 жилдээ бүр бага ангита монгол бичиг мэдээж сурж исэн. Гэхдээ ингээл мартагдаал одоо ингээд санахаа болцсон. Тэгээд энэ 2026 оны гол зорилго бол монгол бичгээс сэргээх байсан байхгүй юу. Тэгээд сая нэг сар гарны өмнө монгол бичгийн сургалтанд суугаад дууссан. Тэгээд манай сургалтын төгсгөлд Аянгат цагийн туужийг яг монгол бичгийн хувилбараар нь биднэрт бэлгэлсэн байхгүй. Тэгээ би ингээд унших гэж бүр зөндөө хичээгээд ерөөсөж чадахгүй. Яагаад гэвэл энэ монгол бичгийн галгаа уншаад байгаа мөртлөө тэр нь яг кириллээр юу гэдэг байгааг би үгээ ойлгохгүй байхгүй. Тэгээд кирилл хувилбарыг нь авж агаад яг ингээд давхарлал ингэж зэрэг ингэж уншиж явсан. Тийм болохоор маш урт цаг хугацааг өнгөрүүлсэн бүр энэ хоёр жижигхэн нэмгэнтэй их зууралцсан. Тэгээд надад хамгийн гайхалтай санагдсан юм нь үгсийн үнэхээр баялаг бүр ингээд уран яруу гэдгийг тултлан үзүүлсэн тийм ном байсан. Бүр ямар үгсийг яаж сонгож өгүүлбэрийг, үйл явдлыг яаж ингэж гойчилж ингэж яруусгаж бүр ингэж юм торгоор бүтээж байгаа юм шиг ингэж гоё бичдэг байна гэж бүр ингэж бахархаж уншсан. Яг болоод байгаа түүх үйл явдал маань бол нэлээд хэцүү л дээ. Гэхдээ яг би зүгээр үгсийн санг нь л уншаал ингэж бичиж сурвал нэр ямар супер юм бэ гэж бодсон. Тэгээд үйл явдлын тухайд гэх юм бол би яг Аянгат цагийн туужийг уншаад хүн яг ингэж хиний төлөө гэж нэрээ хичээх хэвдээ. Одоо ингээл гол дүрийн залуу маань одоо өвөө маань ингээл нэрээ хичээгээл хүн ингээд
бусад хүмүүсийн тухай нэг боддоггүй хүн өөрийнхөө л тухай боддог гэдэг штэ тий. Тэгсэн хэрнээ ингээл тэр намайг юугаа бодчихвол энэ намайг юугаа бодчихвол гэж айгүйх санаа зовж амьдралаа үрдэг. Тэрний гол жишээ нь байсан баггүй юу. Тэгээд яг хайр дурлалаач, үр хүүхдээж, амьдралаа, залуунаасаа амсаж болох байсан аз жаргалаа бүгдийг нь хэний ч өмнө юм бэ мэдэхгүй те тэр чи яг нэг хүний өмнө биш шүү дээ зүгээр нийгмийн өмнө тэр үеийн социалист нийгмийн өмнө намынхаа өмнө сайн хүн болж харагдах гэж хамаг яма одоо баллаж тавьж байгаа нь үнэхээр харамсалтай хайр санагдсан. Тэгээд би яг энийг уншаад би одоостой бусдын өмнө нэг худлаа сайн дүр хичих гэж байхгүй. Ингээл ястай амьдралаа хамаг яма алдж байгаагаа мэдхгүйгээр ч алдаж байж болох юм байна гэж ойлгосон. Тэгээд монгол бичиг сурж байгаа бол бас ингэж хамтд нь уншаад үзээрэй. Яг ингэж монгол бичгээрээ унших гоё юмнуудын жоохон ховор аваад идэв штэ тий. Тэгээд монголын нууц товчооч юм уу түүхэн зүйлсүүд их байдаг. Яг ингэж гоё зохиолыг монгол бичгээрээ унших боломж сонголтууд жоохон ховор байгаад байдаг. Тэрний гоё сонголт нь бол аянгат цагийн тууж. Тэгээс монгол бичиг нөгөө хүмүүн бичигээс сонин бас гардаг. Тэр сонинг уншиж цаг үеийнхаа мэдээллийг авангаа монгол бичгээ давтаж бас болно. За 3 дугаарт нь болохоор яг одоогоор уншиж дуусаагүй байгаа. Яг эд дундаа өрнөж байгаа миний ном хаана энд. Тогроо тагуу энэ Пүрэвд орж гэдэг зохиолчийн анхных нь роман. Пүрэвд орж Зенжи зохиолч generation gen ямар сони хэлгээд байна. Gen Z зохиолч байхгүй юу? Одоо 21 настай залуугийн анхны гаргасан роман. Ихэндээ уншаад би бүр юу болоод байгааг нь ойлгохгүй юм. Ямар зүуд ч юм шиг те тэгээд энэ түүхийг би урд нь сонссон ч юм шиг үгүй ч юм шиг яг ингээд нэг үйл явдал нь сүлэлдээд хоорондоо тэгсэн хэрнээ ингээд энэ ингээд ид шидийн юм уу гэхээр бодит түүх юм шиг миний мэддэгч зүйлс гараал мэддэггүй бүр ингээд төсөөлөмжгүй зүйлс гараадсан. Тэгээд яг өөрсдийнх нь тодорхойлсон байгаа шидэт реалист роман гэж аахгүй. Яг үнэхээр л шидэт реалист роман нэлээ. Яг юм үлгэрийн тэгсэн хэрнээ реалист. Тэгээд нөө Gen Z хүн бичсэн болохоор ч тэр юм уу бас айгүй хурдан өрнөлтөө ингээд так яваад байдаг. Ямар ч юм одоо аянгат цагийн тууж ч юм бол ингээл өрнөөл ингээл нилээ ингээд suspense хийгээл яваал байдаг штэ тий. За одоо юу болох нь гэж байгаа юм шиг. Энд бол ямар ч тийм байхгүй. Тэгсэн гинэ тэгээд дуусаа ингээд ингээд шууд үйл явдлууд нь айгүй хурдан өрнөөд явцдаг. Айгүй их үйл явдал болно. Тэгэнгүүтээ бас нөгөө энэ бас үеийн ялгаа байж магадгүй юм тий. Нөгөө анхаарал айгүй багтай үеийн зохиолчийн бүтээл болохоор ч тэр юм уу хүний анхаарлыг ингээд татахтаа бас айгүй сайн. Маш олон 3-4 үйл явдал ингээд зэрэг өрнөд байгаа байхгүй юу? Story line-ууд нь тэгэнгүүтээ тэр дундаа ингээд холилдоод за нэг түүхийг ингээд нэг хагас нүүр явж ирсэн дараачийн өөр түүх маань ингээд нэг түүхээсээ уйдах завдал ерөөсөө өгөхгүй ингээ байж тал дараагийн түүх гарч ирээд ингээ үйл явдал айгүй хурдан хөрнөлтөй явж байгаа нь айгүй супер санагдаж байгаа. За холон байлаа. Тэгээд сүүлд уншсан монгол зохиолчдын номнуудаас таалагдсан 3 номоо та нартай хуваалцлаа. Баярлалаа. Баяртай.